Сайнцгаана уу? За бид бүхний амьдралд заримдаа бөөж өгмөр, заримдаа бүр хинч байхгүй юм шиг, хинч биднийг ойлгохгүй юм шиг маш хүнд хэцүү ийм цаг хугацаа, мөчүүд баггүй тохиолддог. Тэгээ яг надтай адилхан та бүхэн ч гэсэн амьдралд нь олон хүнд хэцүү даваад юу ч болоогүй юм шиг энийгээд даваад гарч исэн мөчүүд байдаг бах. Хэдхэн өдрийн өмнө нарийгчтэйгээ бид хоёр одоо миний амьдралын бол яг унах үе болгонд намайг босгож ирдэг маш мундаг одоо миний хувьд бол сахиусан тэнгэр гэж хэлж болох хүн бол миний нарийгч байгаа. Тэгээ яг үлгэр дуурайл авдгийн хувьд бас би яг хэдхэн өдрийн ярьсан ярианаас би яриаг одоо эхлүүлэе гэж бодож байна. Бид хоёр машин дотор юм яриад явж исэн чинь нарийгч маань хүн болгоны амьдралыг хэрвээ барилгатай зөвлөх юм бол хүмүүр өөрийн гэсэн тэр одоо байшин барилгаа фундамент ямар ах вэ? Яаж суурийг тавих вэ? Хаалга нь хаашаа арсан байх вэ? Дотроо ороод хідэн давхар ах вэ? Тэ бат бэх суурь нь ямар ах вэ? Бүх зүйлийг нь өөрсдийнхөө гараар хүн бүтээдэг. Ингээ хүн болгоны гэсэндээ бол өөрийн гэсэн одоо барилгуудыг бүтээж үнэхээр одоо хүсч мөрөөдөж байгаа тэр барилгаа маш сайн бат бөх суурьтай сайн барих юм бол тэрэндээ хүн аз жаргал дүүрэн сэтгэл хангалуун ингээд одоо амьдрч чаднаа гэд хэлжсэн. Тэг яг үнэн тийм бол би үнэхээр ингэ санал нийлжсэн. Заримдаа хүмүүсийг харахаар дээр нь миний амьдралд ч гэсэн тийм хүч байсан. Би өөр хэн нэгний аль үшээ бүтээсэн тэр концепц аль хизээний босгоцсон өөр хүний барилга дотор өөрийгөө тохируулах гад үзэх. Тэгээ орчин цагаар бол одоо Instagram ч гэсэн нэг концепц ахгүй тий. Тэгэхэд яг ингээд тэр ийм байх ёстой гэдэг тэр концепцэнд заавал өөрийгөө тохируулах гад тэгээд тэр нь болохгүй байхаар ингээд маш хүнд байдалд ороод жишээ нь хүний барилга дотор орчвол яах вэ? Хаашаа хаалган байгаа юм хаана юу байгааг нь мэдэхгүй орсон хойноо ингээд гацах хэцүү байдалд орох юм нөхцөл бүрдэн гэдгийг яг энэ яриа хэдхэн яриа маш их зүйл бодогдуулж исэн. За тэг миний амьдралд бол үргэлжийн хоёр сонголт байдаг гэсэн. Тэр нь болохоор эсвэл би өөрийнхөө юу ч мэдэхгүй чадахгүй мяа байгаа муу байгаагаа хүлээн зөвшөөрөөд мяа хүсээгүй ядуу амьдралаар амьдрах. Ер нь бол мяа байх. Хоёр дахь сонголт нь би өөрийнхөө мэдэхгүй чадахгүй мяа байгаагаа хүлээн зөвшөөрөөд тэрнтэйгээ тэмцээд өөрийгөө сайжруулад мөрөөдөл бүхэндээ алхам малхмаар дэшээ хурж өөрийгөө сайжруулах. За би үргэлж хоёр дахь сонголтыг хийжсэн. Яагаад гэвэл аль ч байсан угаасаа хэцүү байгаа зү. Хүсээгүй амьдралаараа мяага хүлээн зөвшөөрөөд мяа амьдрах чинь угаасаа муухай. Тэгэхээр нөгөөх нь жоохон тэмцээд мөрөөдлөө биелүүлэх. За тэгээд яг миний амьдралын хувьд болохоор ер нь нэг юм маш олон үйл явдлаар дүүрэн бүр ингээд нэг юм айхтар тулаанч боксчинтай кино шиг нэг тим амьдралтай хүн л дээ. Яг одоо хувийн маань амьдрал бол сошиалт нэг дэлгээд байдаггүй ч гэсэн цохол унгаангууд босч ирээл бууж өгөхгүйгээр ингээд нэг тулалдаад байдаг боксчинтай кино шиг. Тэгээд ч магадгүй би их одоо ийм тулааны спорт дуртай бас юм нөгөө кикбоксер хичээлдэг байсан Америкт багтаа. За тэгээ яг одоо энэ хоёр дахь зурган дээр нь болохоор одоо хүн болгон нэг хэсэг би ч айхтар таргалаад гахаа гэж дуудаад ингээд байгаад гахаа гэд ингээд хочлуулаад байсан хүн чинь өөрийгөө өөрчилж өмнө нь би маш гоё охин байсан яг тэр хэвэндээ би өөрийгөө өшөө илүү гоё ялгаж чадна гэд. Тэгэхээр дандаа тэмцэх сонголтыг бас ингээд хийжсэн баг. За тэгээд эргээгээд одоо амьдрал маань намайг 10 гаруй настай байхад юм байна. Маш их юм хүнд хэцүү амьдралыг манай гэр бүл одоо нэлээд хангалуун сайхан амьдралаас маш хүнд хэцүү амьдрал орсон. Идэх хоолгүй, очих газаргүй, шинэ газарт нүүжчихэд байр худалдаж авах гэсэн мөнгөө алдаад тэгээд аав маань болохоор шинэ ажилд өргөцсөн байсан чинь хөлөө угаалцсан учраас ажил хийж чадахгүй. Ээж маань болохоор шинэ газарт ажилд орох гэсэн чинь тухайн аймаг бол нэлээд хотчуу тийм тархуул аймаг л да. Тэгээд яг тэр үед одоо үнэнгийн шууд хэлэхэд заавал 2-3 сарынхын цалинг ингээд нөгөө хахуулдаж өгөх юм бол нь ажилд орно. Үгүй бол шууд ингээ хахуулгүй бол ажилд орохгүй. Тэгээ ээж хөөрхий айгүй шудраг хүн учраас заавал өөрийнхөө хүчээр орно гэхэд ингээд гүрийгээд тэг бид нар бүр 2 сарын туршид идэх хоол байхгүй, очих газаргүй. Тэг ерөөсөө яг миний ой тэр 10 гаруй настай охинд яг тод санагддгийн байнга юм гамбар
манту гурилаар хийсэн эсвэл нэг одоо өөр юу гэдэг лээ. Ерөөсөө нэг чансан төмс ч юм уу нэг тийм юм дээ. Тэгэхээр сүүлдээ нөгөө махсаг Монгол хүн чи 2 сарын дараа яалтчгүй бүр ингээд мах идмээр санагддаг юм л. Тэг яг тэр үед хэдий би жоохон байсан ч гэсэн яаж би ээж аваа хоёртоо туслах вэ? Яаж энэ одоо амьдралыг энэ хүсээгүй энэ амьдралыг би одоо буцаж гарч ирэх үү гэв. Тэгээ яг тэр үед болохоор яг миний мэдлийн өөрөө мэдээд захин зарцуулах боломжтой зүйл гэдэг би яг тэр өрөөнд байсан зүйлийг эргүүлээ харсан чинь хов хоосон өрөөнд дотор нэг төмрөөр нэг дээр үеийн Орос 3 ингээ хавцтай хаагддаг тойл. Тэгээд баахан яблока гэсэн алюминий харцаг. Тэр алюминий харцаг манай хувцсны шкаф гэсэн үг байхгүй юу? Тэгээ миний нэртэй цацрал гэдэг нэртэй хувцсны шкаф руу би очиод шкаф руу нэ алюминий харцаг руу очиод тэгээ бүгдийн сайхан үүргэвчэндээ хийгээд тэгээд ингээд бүх хувцаа үүргэвчэндээ хийгээд би тухайн үед дархны бирж гэд нэрлдэг тэр зах руу гараад тэгээд хуучин хувцсны комцын барааны хэсгээс өндөөр хөрхий хичээсэн яг тод сандаг тэгээ гуйгаад ихчээ та надад жижигхэн цаа гаргаад өгөөч гэд. Тэгээд 2 өдрийн турш зогсож байгаад айгүй азтай 2 ширхэг хөөрхөн даашин зараад тэгээд 500 төгрөгтэй одоо бөө баяр нөгөө 500 төгрөгөө барайл атгаад гүүгэл захны нөгөө юуныхаа махны зах дээр очиод ихчээ би мах авъя гэдгсэн нөгөө ихч маань намайг харж уучлаарай минь наад мөнгөнд чинь таарахаар нэг 2 3 хэрчмэл мах байна. Чи нэг оройны хоол хүрэхгүй. Тэгжсэн даруул мэдв наад мөнгөөрөө нэг ахиухан шиг нэг ядаж 2 3 өдөр идэх сайхан гиз дотор авчих. Яг уу баяа айлууд бол энийг нохооны хоол гэдэг идэх. Яг уу жоох уушиг гүзээл ихийн тэнд ингээд савлаад тавьсан байгаа гэд. Тэгээд торлцсон байсан нөгөө нэг нохоо хоолыг аваад бөө баяр гэрлүүгөө очиод. Тэгээд галын чимээн дээр ингээд галын нөгөө мод асж байгаа чад бад чимээн дээр халуун гал дээр асж байгаа тогоон дотор буцалж исэн хоньны гэж зүгээр хамар цэргээл янзын гоё нэртэл. Тэгээд халуу төөнц хацар нь улаацсан аав ээж маань ингээд тэр үед нөгөө тогны мөнгө тоогоо таслуулсан байсан. Ширээн дээр айгуу гоё романтика гэж лаа ингээд тарьцсан. Лаа асаагаад ингээд лааны гэрэл ширээ тойроо суугаад идчихсэн тэр оройны одоо баяа айлынхныхаар хэлбгээр бол нохон хоол. Гэхдээ миний хувьд миний амьдралын хамгийн нандин хамгийн амттай орой хоол байсан. Тэгээ эндээс би юу хэлхийг хүсэж байна гэхээр бидний амьдралын зовлон бэрхшээл донд ч гэсэн аз жаргал оршин байдаг учраас бүх зүйлд талархах ёстой байна гэж. Эргээгээд би яг одоо энэ олон жилийн дараа би эргээд одоо энэ бүх амьдралаа харахад би яг тэр орой ээж аав хоёртой маш их мөрөөдөл ярьж ирсэн. Ээж ааваа би та хоёрынхоо нэрийг дэлхийн том тайзан дээр дуургах нь, ээж ааваа би эх орныхоо нэрийг дуурсгасан мундаг охин болно. Би ээж минь их боловсралтай хүн байсан учраас би дэлхийн топ сургуульд орно гэж мөрөөдөл ярьж ирсэн. Тэгээ эргээгээд яг энэ одоо өнөөдөр би эргээд харахад би мөрөөдөл бүр ээж аавдаа амласан амлалт бүрээ биелүүлж чадсан байна. Одоо 5 мэрэгчлээ бол Монгол улс Америкийн нэгдсэн улсад сураад 6 дахь мэрэгчлээ эзэмшгээр дэлхийн топ Харвард их сургуулийг татаж орж явахдаа 10 гаруй жил тасралтгүй өнчиг хүүхэд за өндөр настай хүмүүст туслаж хүмүүнлэгийн ажлуудыг хийж байхдаа за дээрээс нь өөрийнхөө ажилласан салбартаа үнэнчээр хүүхэд ахаас ажилласан одоо үйлчлэг цэвэрлэгчээс нь эхлээд хийж үзээгүй ажил баг байхгүй дээ. Тэгээд яг хөтлөгчийн ажлыг радиод хийж байгаа. Тэгээд одоо бол би Монгол улсын нийт 67 радио байдаг. Монголын FM радионуудын нэгдсэн холбооны тэргүүн ерөнхийлөгчөөр нь ажилладаг. Өөрийнхөө бас одоо өсч мөрөөдсөн радионуудаа бас ингээ өөрийн гэсэн радионуудаас ажиллаулаа явж байгаа. Тууштай хичээл сэтгэлтэй ингээ байхын үр шимийг хүртээд явж байгаа. За энд болохоор яг ихжийнх нь яг боловсралтаа маш их анхаарч одоо боловсрал бол маш чухал гэдгийг ээжээсээ их мэдэрсэн учраас эзэмшсэн боловсрал хэдий би одоо хэцүү амьдрал дундаас босч ирсэн ч гэсэн өөрийнхөө хүчээр хичээвэл бүх боломжууд нэгддэг. Бүх зүйлс одоо боломжтой байдаг шүү. Тэгэхээр заавал мөнгөтэй айлын хүүхдэл одоо боломжтой байдаг гэсэн үг бол ерөөсөө биш. За яг одоо лекцийнхаа одоо 2 дахь хэсэг дээр нь болохоор би энэ амьдрал тэр Инстаграмын зураг шиг тийм төгсгөл ерөөсөө байгаагүй. Яг миний хэлхийг хүсэж байгаа зүйлийг би одоо та хэдтэй арай өөр нэг түүхээр дамжуулж хүргэе. Би ингээд ээж аавтайгаа эгчдүүтэйг их ойр дотно байсан. Тэгээд багадаа ингээд ялангуяа хичнээн завгүй байсан ч гэсэн дандаа ээжтэйг уцаар ярьдаг, аавтайгаа ярьдаг, эгчдүү нартайгаа цаг зарцуулдаг.
Тэгээ ээжтэйгээ уцаар ярьж байгаад нэг оройн 2 өнгөртлөө ээжтэйгээ уцаар яриад тэгээ дараад нь ээжээ за амраа сайхан амраарай гэд. Тэг өглөө нэг ажилдаа яваад очисон чинь утсан дахиад дуудлага ирээд өөрөөр тэг эргээд уцаа авсан чинь ээжийн би нилээ муудсан байна. Та яаралтай гараарай гэд манай дүү. Тэг дархан руу хотоос зүгээр ухаан мэдрэлгүй давхиад яваад очисон. Хаалга онгоолгож ээж гэж бүх хөрөөлөггүйгээд орсон. Тэнд ээж маань байгаагүй. Тэг ээж маань аль үшээ бурхан болсон байсан намайг очиход. Ингээд зүгээр тэнгэр хөмөрж байгаа юм шиг тэр жоохон хүүхдийн одоо л нэг босч ирлээ. Одоо л би нэг ээж аавынхаа ачийг хариулъя та гэж ээж аав маань найлгцэн ээж маань байхгүй. Тэгээ нэг жил үнэхээр хэцүү байсан ч гэсэн бүгдийг нь одоо дахиад л би над сонголт ирж байгаа. Би унах уу? Эсвэл тэмцээд ээжийнхаа мөрөөдлийг биелүүлэх үү? Үргэлжлүүлээд тэмцээд ингээд хэцүү байсан ч гэсэн нулимсаа арчаад энийгээ явж идэл яг жилийн дараа дахиад утсанд маань дуудлага ирсэн. Энэ дуудлага болохоор миний аавын шавнараас байсан. Аав маань сагсчин их алдартай дасгалжуулагч байсан. Тэгээ яг шавнарынхаа гар дээр, сагсныхаа талбай дээр шавнарынхаа тэмцээнийг шүүж агаад зүрхний шилдээс болоод анхны тусламж авч чадахгүй бурхан болсон гэд дахиад нэг жилийнхэн дараа буюу ингээд дарааллаад ээж хоёроо алдчихж байгаа. Тэгээ үүнээс хойш 49 хоног нь 6 сарын дараа гэд ээжийн маань аавын маань эгч дүүнэр бүгд араасаа яваад тэгээ бидний хувьд бол ерөөсөн ингээд том хүн гэж хэлж болохооргүй байхгүй болоод гэх юм уу бүгд ингээд бурхан болж байгаа. За ингээд дахиад надад маш олон бэрхшээл бүр л хэцүү санагдаад ер нь ингээд хинч байхгүй. Би одоо ингээд энэ гэр бүлд одоо ээж аваа үргээ гүйцэтгэх, аавын үргээ гүйцэтгэх ч юм ингээд энд би яаж нэмэр болохоо ч ойлгохгүй, өөрийгөө өөж ойлгохгүй, би өөр нь яах гээд ингэтлээ зүтгээд байгаа ч гэдгээ ойлгохгүй нэг эсвэл бас маш хүнд байдалд орсон. Ингэж яагаад би шийдвэр гаргаа за би дэлхийн хэмжээнд өөрийгөө бодож үзье. Би Монголдоо бол нэлээд дажгүй болчихлоо өөрийнхөө салбартаа гэдэг. Тэг ингээд өөрийгөө би сайжруулах хөгжиж, миний ээж аав хоёр намайг мундаг явах юм бол баярлаг байсан. Би ээж аав хоёрынхаа мөрөөдлийг биелүүлж, өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж амьдрий гэд. Ингээд буцаж тэмцэж босч ирээд Америк явахаар шийдээд 3 жил гарны туршид тасралтгүй 50,000 төгрөг, 100 төгрөгч хамаахгүй бүгдийг ингээд хадгаламж үүсгэж хийсэн. Тэгээ нэг бүрчлэн цуглуулсаар агаад ингээд Америкт очиод Америк бол миний бүх мөрөөдлийг биелүүлсэн шиг за охин минь чи одоо амьсгаа авдаа гэсэн шиг миний маш олон мөрөөдлийг тэнд одоо биелэх юм боломж бүрдсэн. Тэгээд тэндээс би мэдээж ингээд 7 жил сураад мөрөөдчихсэн ажил, мөрөөдчихсэн одоо тэр боломжуудаа нээж Америкийн нэгдсэн улсын мисс болж тэгээд тэнд их дэлхийч төлөөлөгч миссээр 2019 онд шалгарч тэтгэлэгтэйгээр их сургуулаа төгсөж магистраа хамгаалж ингээд маш амжилттай буцаад эргээд ирсэн. Тэгээд за одоо л ёстой нэг сайхан ингээд эргээд Монгол улстай ирэхдээ бөөн баяр дүүнэрээ хараад эгчээгээ хараад уйлаад би чинь цоор ганц эгчтэй төрсөн ганц эгчтэй дүүнэртэй. Тэгээд уулзаад ингээд эргээд бүх юм нойлоос эхэлж байгаа учраас асар завгүй хөдөлмөрлөөд маш завгүй байсан. Тэгээд тэгж ажиллаж байгаад гинт нөгөө өглөө үүрийн 5 цагаас оройны 12 цаг хүртэл ерөөсөө яг ингээд унтахгүйгээр нэг зэрэг 11 уурын шиг хийсэн байхгүй юу. Тэг хүн өөрийгөө дайчлуул болдгийм бил. Тэг яг ингээд зүтгээд буцаад ингээ аваа карьер маань ч дайжгүй, ажил төрөл амьдрал маань ч аваа ёо гэл ингэсэн чи нөгөө би нь өвдчихдэг. Тэгэж их ажилласан болох. Тэг нэг орой жоохон таагүй зүүдлээд тэгэнгүүт нь би ч юу нэг гэр бүлдээ цаг гаргаж байгаа илүү юу илээ гэж бодогдоод яг зүүдээр дамжаад нэг л юм сэрэмжлүүлэг юм шиг санагдаад тэгээ гэр бүлээрээ уулзаад дүүнэртэйгээ хамт ингээд нанд сайхан орой өнгөрүүлээ. Тэг яг тэр оройноос хэдхэн хоногийн дараа дахиад л уцанд маань дуудлага ирсэн. Тэр болохоор нэлээд шөнийн дуудлага байсан. Тэгээд аваад уцаа авсан чинь миний газар дээрх ганц эгч маань бас бурхан болсон ийм мэдээг би бас дуулж байгаа юм л. Яг тэр үед ингээд тасралтгүй нүднээс нулимс урсаад хаас л өөр юм хэлж чаддгүй юм л. Гэхдээ би маш их хичээсэн шүү дээ. Би энэ амьдралд маш их хичээсэн. Яагаад заавал би гэж ингээд бодогдоод бүр ингээд цогсож чадахгүй. Тэгээд уйлж байгаа дахиад л бодож байгаа юм л да. Хүн болгон туулах ёстой зүйл гэж байгаа. Зүгээр би арай эртний хүмүүсээ алдсан юм байна. Гэхдээ би эндээс тэмцэх ёстой, ойлгох ёстой зүйлээ ойлгох ёстой. Магадгүй би энэ зүйлээр дамжиж бусдад инспирэшн, ирч хүч, урам зориг өгөх ёстой гэж магадгүй. Би зүгээр босох ёстой.
хамгийн гол нь миний их чи надад бэлгэлж үлдээсэн хамгийн том зүйл нь миний их чи яг тамар шиг хөөрхөн охинтой. Тэгээ охин нь одоо миний хөөрхөн охин болоод ирсэн. За тэгээд ингээд амьдралын маш олон бэрхшээл саадыг бүгдийг нь давж хүнд хэцүү бүхний ард гараад мөрөөдөл бүрээ биелүүлээд явж байхдаа одоо би охиндоо хэлдэг, одоо дүүнартаа хэлдэг, одоо эргэн тойрны бүх хүмүүстэй хэлдэг. Хин нэг нь таалагдах гэж биш. Хин нэгний бүтээсэн зүйлд тохирч амьдрах гэж биш. Өөрийнхөө хүсэж байгаа бүх зүйлийг ямар ч шалтгаан шалтгаан тоочж, ямар ч одоо гониг готралт өөрийгөө олж шилэлгүйгээр чи чадна, чи бүтээн, чи хамгийн мундаг байх болно гэд өөртөө итгээд итгэл дүүрэн алхаарай. Та бүхэн бүгдээрээ хүссэн бүхэндээ хүрч чадна шүү гэж хэлмээр байна. Ингээ хамгийн төгсөлт нь нэг зүйлийг хэлмээр байгаа. Бидний амьдралд ирж байгаа олон бэрхшээл саад болгонд бид бүхэн гуниглаад ер нь унчих гад байдаг. Эсвэл илүү дотгошоо болох гад байдаг. Яг энэ үедээ эргэн тойрондоо байгаа итгэж болох нэгэнд зүрх сэтгэлээ нээж өөрийгөө онгойлгох хамгийн чухал байдаг шүү. Их чинь хэдий одоо ингээ харахаар дандаа надаас дүү хүүхдүүд би та нарын амьдралаас олон жилийг илүү зүйл туулсан, үзсэн, харсан ч гэсэн саяхан ингээл ихч маань бурхан болоход би дахиад унах, дахиад нэг юм би биш болсон нөгөө харанхуй ийм өрөөнд ерөөс гарахгүй нэг тийм одоо зүүрлэх юм бол тий. Яг л тийм байдалд би орсон гэсэн. Яг энэ үед намайг нарын ихч маань дахиад аварсан. Тэгээ нарын ихчийн маань хувьд болохоор яасан гэхээр ингэж унж болохгүй чи юу хүсэж чинь тэрийгээ ярь. Чиний мөрөөдөл, чиний хүсэл мөрөөдөл их чинь чамд юу тусалж чадах вэ бүх зүйлээр хэдэм болъё гэд. Ингээд ихчтэй бүх зүйлээ ярьснаар эргээд миний дотор онгоосон. Тэгэхээр би эндээс юу хэлмээр байна гэхээр хамгийн их аз жаргалтай инээмсэглсэн тэр инээмсэглэлийн ард хамгийн гонигтай хэцүү амьдралтай хүн байх боломжтой учраас та бүхэн маань дэрэгдээ байгаа найзыгаа хамгийн гоё инээгээд явж байгаа тэр хүнийг чи зүгээр үү, сайн уу, бүх зүйл нь онцгой эзтэй гэд за эсвэл зүгээр л кофе уугаа зүгээр юм ярилцаа суугаарай. Загийн итгэлийн хамгийн төгсгөлд нь миний хайртай ээж аав хоёр Тэнгэрийн оронд байгаа. Гэхдээ одоо байсан бол гэд миний сайхан найзууд, манай нарын ихч маань юм гоё одоо зураг бүтээж өгсөн байсан. Тэгээд охиноо Тэнгэрээс хараад энэ хөөрхөн хүүхдүүдэд, энэ хөөрхөн залуучуудад урам зориг өгч байгааг нь хараад сэтгэл нь баясаж бөөн баярлж байгаа. Та бүхэн минь хүссэн зорьсон бүхэндээ хүрээрэй гэж та бүхэнд хамгийн сайхан бүхний дийдэг хүсье. Баярлалаа.